Сайн мэцхан энэ өдрийн мэндийг хүргэе. Reaction show-ны маань 3 дахь дугаар эхлээд бэлэн болсон байна. За өнөөдрийн зочин хөтлөгчөөр CrossFit Nomads level 2-тэй дасгалжуулагч галт тогш маань ирсэн байна. За миний зүүн талд сууж байгаа хүн бол артист манай Дойд үргэлжлэн ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Reaction show анх удаа reaction хийгчд би баг. Оо тийм үү. За манай хоёр өмнөх 2 дугаарыг үзсэн байна. Үзсэн тийм. Одоо тэр Япон солонгос хоёр дээр яандаа л гэж яг үнэхээр гоё халуунх нараад дууссан тийм. Би арайч ингэж шоу ингэж амар брутал эхлэх гэж юусе бодоогүй. Би эхнээсээ л бүр шоу ингэж хэлэх нь бол арай л амар эхэлж би бол. Манайхыг бас арай л илүү байлээ тий. Зүгээр бүүндээ зүгээр ингэж манайх миний бодлоор манайх жоохон юу ачлаа. Бүр нийт бүх хүмүүсийн бүр ингэж жин дээр тавиад үзэх юм бол манайх хамаагүй хөнгөн жинтэй баг нөх шүү. Биеийн жингээр. Биеийн жингэрч тийм баха. Тий. Тэгээ бас насны хувьд бас залуухан бүр. Биеийн жингээ хувьд 3 хүн баг нэг хүн л 100-аас илүү л таах шүү. Бусдууд нь бүгдээрээ 90-80-аас доош л тий. 30 явцаа. Тэгэхээр сая бол үнэхээр тэн дээр үл бисүүл таалаа гэж бодлоо. Тий. Тэгээд хүчний тоглоом байгаад. Яг энэ шумуугийн дэвжиж шиг жижиг юм дээр чинь жинтэй бас удлаа үлдэн шүү дээ. Маань шоутай хамтран ажиллаж байгаа цор ганц глютенгүү герман технологитой Porsche брэнд Edelmeister. За тэгээ мөн магнезиум 400. За энэ юугаараа давуу гэхээр бэгийн комплекстэй булчин ядрах, шөрмөс татах, ядарсан үедээ хэрэглэхэд тохиромжтой эрч хүчээ нөхөн сэргийх зорилттой гэсэн. За энэ хүү шоуга шоу боксing YouTube channel-тайгаа хамтарч явуулж байна. Үзцгээе. 3 дугаар дугаараа үзцгээе. Ачаадад аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Ядрахаа сэргийлж эрч хүч нөхөн. Edelmeister глютенгүй шарарик. Оксо задлаад үз. За төгсгөлийг харахын хувьд бол нөгөө Японы чөлөөтэй эмхтэй бол айгүй биеийн байрлалаар айгүй давуу байралтай үлдээ. Би бол тэгж дүгнээд давхар хамаал орсон шүү дээ. Давхар хамаал орсон одоо нөгөө чөлөөтэй юугаар бол. Яа тэг харц марцтай байрал. Давхар хамлаа. За зайлгаж үзсэн байна те солонгос. За эн чинь за бас нэг үнэхээр тэнцвэр бас CrossFit-ийн дамжиж бас тэнцвэр сайтай гэдгийг харуулж байна те. Яг байран дээр чөлөөтийн олимпийн амжилт хэцүү үстэй. Амар. Тэг чи одоо гадаа хөрвөл тэгэл хожигдоо. Тийм хөрвөл. Үнэхээр хамаг юмараа л үзсэн. Ямар ч боломжгүй. Солонгос бол тэгж штэ бүх хүн байсан болохоор хэцүү байсан гэд. Боломжгүй баха. Чөлөөтэй. Одоо үнэхээр барилдахад л угаасаа бариад авах зоолоход л ийгүү шүү. Нихонго. Чиш. Зайлвэ гараа оруулах. Ос давуу юм байна уу? За зээл. Yes. Яа. За таамаг үнэн байж миний. Манай боксдэр ч нэг чөлөөтэй охин хичээлдэж шүү дээ. 50 кг-тай үнэтэй би 90 кг-тай үг зүгээр жоог ноцоллоод л эвгүй болж байгаа юм чинь. Тэгээд эдгээр бол шал өөр юм. Тэгэхээр уусаа нэг нь бол хүнтэй өрсөлддөг, нөгөөх нь болохоор өрсөлдөгч үү? Контакттай хүн болно тийм. Контакт. За ингээ нөгөө чөлөөтэй олимпийн медальтай маань яллаа тий. Японы 22 настай жоохон Нонака Озаки. Яа. 2 удаагийн дэлхийн аварга, сүүлд Парисын олимпиар мөнгө өлөө хүрэлтэй. Бахарх нөө өөрөөрөө бахархах байдаг тийм чи одоо нэг бүр хоёр үндэсний хооронд хэмжээний юм байгаа зү. За тэгээ дуусал бүгдээрээс усан ялалт авч байгаа учраас яг л тэгээ хэлжтэй солонгос эсрэг тэнцэнд ялсан даа баяртай. 7 раунд үзчихвээ. Тийм шүү дээ. Тийм 7 раунд тий. 8 цуцаж 1 минутаар 7 раунд гэдэг чинь. Чанга. За одоо ингэ даваа ирэхийг олсон биз дээ. энэ давуу ирэх чинь бас юу байгаа да тий. Одоо Японы баг одоо юу гэдгийг ямар улстай явж шийднэ явчих юм шүү дээ. Тийм тэгээд давхар нөгөө идэг шийднэ лээ. 3 дахь шалгарч үлдсэн баг. Одоо Турк болоо Япон. Final за хэрдий баха яг тийм цорын гац ялгаш. Эвгүй те. Эвгүй энэ одоо юу вэ? Ойлгох бүгд том биетэй гэж босон барилдаанд Туркийн ахыг дэмжиж байгаа шүү дээ. Уусаа энэ юун дээр 48 тамирчнаас хамгийн хүнд жинтэй. За тэгээ нөгөө нэг
бие тосч барилдаг гэдгээрээ айгүй мэдрэмж өндөртэй гэж өмнөх юмнуудаас харуулсан л та. Өөрийнх нь мэдрэмж бие Туркууд суулгах. тэгээд Азиудаас арай жоохон том баг шүү. Яг одоо ингээд хажуугаас нь харуул арай том биетэй. Тий. Арай өндөр тий. Арай том баг. Одоо энийг хартаа. Энэ хараа толгой ажиллаж байна. Одоо гүүж ягаад шууд үсрээ гарч байгаа байхгүй. Яа тэр энэ Турк Энэ ярьж чинь хоорондоо ярилцаад байгаа байхгүй тий. Хөнгө атлетийн шгшагийн Туркийн энэ охин бол сайн байлаа. Багийнхандаа хэлсэн л гэж тий. Клач эмэгтэй, За, юу клач яах вэ? эмэгтэй хоёр. Хин ялна гэж бодож байна. За би бол Японыхаа талд орчоо да. Би бол Туркийг авч болоо гэж бодож байна. За энэ гал гарсан. нэг барилдаанч турк ах бол угаасаа айгүй мэдрэмж өндөртэй байна. Барилдаа. За Хоёул бүрхий орно шүү дээ. Хоёул бүрхий орно. Японочууд хэр хүчтэй болохыг харуулцгаая. Гэхдээ угаасаа багийн ахлагч болохоор бас нөгөөдөөс ингэж урамшуулах хэрэгтэй баг тий. Турк бол мэдээж нөгөө дайч ард түмэн хүчтэй үздэг гэж тэ. Яа. Энэ Таиландд л хөөх юм аа. Ичгэрэл гэх баг. Юу дууссан уу үст. Дараагийн юу гарч тий. Яа бас багийн юм ерөөсөө тэр чигээр баг. Бас зогсолтгүй бүгдийг зэрэг ажиллуулах гэж байна. Толгой ажиллах хэрэгтэй байна тий. Нэг нь бац хэрэгтэй байна. За сүрсөө хөргөлөг он. Нөгөө нэг 1-р сизон дээр бол 2-р сизон дээр баахан онгоц ачаал чирээлээ. Тэр үстэй арай мамир шүү дээ. Яг тэр шиг юм явах гэж байна юм да. За эхэллээ. Тактикийн хувьд бол одоо шууд юу яаш те? Шууд л гарна гэж үзнэ үстэй. Түүнээс хүлээж мүлээж байгаа нэгэн татын мата гэдэг юм байхгүй те. Ер нь одоо баг тэгэл хамгийн том битээ одоо шил Туркийн хамгийн том битээ тэр нөхөр нэг нь барайл гадаа хөвтчихэд ер нь баг амар шанстай болох гэдэг. Одоо тэг шууд тоглолт гаднаас эхэлж заавал Энэ очихгүйгээр. нь бол заавал бүгдээ гарах шаардлагагүй болчихж байгаа байхгүй. Тэгэд энэ бас юу ах та? Одоо нөгөө саяны нөгөө Япон солонгосын тулсан дээр чинь болохоор юу яасан штэ? Газар дивжэнээс гараал хасагдаад гэсэн энэ дэр бол тийхгүй бах те. Одоогондоо тэр болоогүй. Тэр чинь бүр нөгөө 7 раунд Тэнцээд. үдсний дараа бүр 10 гараад гисэн шүү дээ. Тийм ээ. Одоо энэ ихтэй манай Турк энэ За манай нөгөө ойл ахчихсан Японы ахлагч шиг барь хөвтчлээ шүү дээрээс нь яа. яа. Бариад хвчлээ. Амьсаар чадчих байгаа. Жижиг нэг бол барьж хөвтөхгүй шүү дээ. Гэтэ нэг бодлоо энэ холимгийн ах Туркд бол энэ ашиггүй тактик баймаар. Тийм энэ Туркийн том бүгчин бол дэвжин дээр бэжсэн ашигт шүү дээ. уулна л Тэгээ өөрийнхөө хувьд те чинь өөр хамгийн их чинтэй хүн. Гэж Туркийн хамгийн их чинтэй үний нэг аваад үлдчихэр чинь ер нь Японы бэс бол тамирч те. өндөр Тэгээ тэр бас сайн байлээ те. тэр өндөр тамирчин чинь нөгөө нэг MMA-ийн тулаач. MMA-ийн Оо сая одоо тэр нөгөө нэг Туркийн бүгдээ хөвтөж байгаа юм их байхгүй алдсан. Сая тэрийг асуусан байх те. Гү нөгөөс нөгөө үстэг нь асуусан. За одоо 2 эсрэг 2 дивжин дээр 2 эрэгтэй 2 эмэгтэй. За одоо л алаан болно шүү дээ. Одоо л цагаа хараад бүгдээрээ цагаа хараад ер нь төрүүлж хөдлөөд нэх За Туркийг оноос харин за тийм ээ цаг байгаа юм чинь те. хамгийн сүүлийн моментыг л ирүүлсэн тий. Араас нь хараад хөлийн авч идэр хөвтөж байгаа хөө. Тэр хараа. Тийм үү? За Гарахгүй гэд хэлний хөлийн аваад байгаа юм. та манай нөгөө Японы ананак үлдсэн дивжиндээ гарцсан. 2 эмэгтэй 2 эрэгтэй. Сүүлийн 2 3 секунд л шийдэгдсэн шүү дээ ер нь бол. За Япон бол аваа ичих юм байна уу? Энэ эмэгтэйг бол. Гол нь хаана авах вэ гэдэг. Гэтэ энэ бейсбол ч бас юу вэ те? Биеийн чадамж аюу сайтай. Энэ ер нь мэрэгжлийн спорт ч өөрөөсөө зүгээр юу юм л физикл аягүй хүчтэй бол та чинь Стамина илүү байх те. Тэгээ Японы дээдлигийн тамирчин гэдэг бол яаж ч физикл маш хүчтэй л юм байна. Тэгээд одоо энэ чинээсээ ингээд хоёр баг хоёулаа ингээд тактик нь ингээд өөр болцоо байгаа байхгүй те. За гадаа байр чи нөгөөдөө те. Эсвэл яг цагтаа уралдаад яг клаш ингэж орж ирэх. Одоо бол Японд бол амар давуу тал. За сүүлийн 10 секунд. Ерс нэг хүрэхтэй. Одоо тэгэл нэг тесрэн штэ. Нэг тесрэл авах шийдэж 7 6 5 За Муу орчлоо ш бараг. Турк авцсан. Ойл. За Турк авцсан бахаа. яач Япон дэрс. Япон. Ах төсөлийг түлхээд ингүүл Энэ гадаа юм. гадаа. Тэгээ одоо Японы манай ганц үлдчихэж байгаа юм биш те гадаа. Энэ момент л энэ
Энэ ямар зүүн Турк гээ олдж байгаа. Яа, гадаацаа. Ганг. Энэ бараг л нөгөө масс сумог болоод байгаа юм шүү. Нэг дивчээ. Ямар амар ойрцсан. 5-9 сумог. Гэтэ гар нь хүрцэн байсан гэхээр яах юм бол. Ингээ энэ ч манай хөлн Энэ дөрөв нь одоо яах юм бол аа. Одоо шүүвч. 6-4 тийм ээ. Яалч. За 2-2 Турк соёлоо тэ мэдчин тэ. Ахугаас яасан гисний өглөө лээрээ. Авьяас тийм. Яа харахгүй том битээ нэ. Амар том битээ. Туркууд бол. Энд дээр чинь тэгээд өмнөхтэй шиг байсан биз дээ. Австрал руу хинч ойрдохгүй байжсэн аа. Австралиг турк унгаагаа тэгээд турк ялж штэ. Энэ юу том битээ осууд ээ. Туркас тийм. саяны нөгөө нэг хевлигэрээ бүжиг үзүүлээд байгаа нөгөө нэг юу юм бэ шүү дээ. Ровing тамирчин. Тэгвэл яалчгүй татаал унаа. Яах гэж. Мөч томтой. Европч ер нь бол мөч томтой осууд ээ. Яг мэржлийн тамирчин бол юу нэг их урт байдаг юм л дээ. Надаас л боллоо гинэ. Яа багийн халагч хүнд яг ингэж хэлэхээр бас хэцүү. Өөрөө үлдсэн л дээ. Тэг өөрөө том Ахтаа том бөхөө үлдээгээд өөрөө үлдчихэр чинь тэгээд юу ачиж байгаа юм. Тэгэд энэ удаагийн физикал зон ингээд гар мар мөр зүр ямар аймаг зүр бейсболын тоглогч тий. үндэстэн хооронд болохоор бас ингээд бөө юм болж байгаа бах тий одоо ингээд их орондоо тий одоо бид нар одоо энэ чинь ингээд сууж штэ тэр шиг тэнцээ бас тий Япон ялагдаад японочууд бас л ингээд Одоо дэлхийд дээр үзэж байгаа шүү дээ яг одоо. Ер нь бол бас шууд барыг зодтолдох дээр л явж байгаа л гэдэг. яг тийм тий. Энийг энэ шүүгчдэр нь юу шүүж байгаа бол миний бодлоор бол цохиж болохгүй байх те нэг тийм зодоо хэлэхгүй. Бас тий бас өчөхтэй ингээд жоо боож байгаа тий. Тиймэрхүү юм харж байгаа те. Бага MMA тамирчид очиж боогод байлаа. Зодоод хэлсэн. фаалдаж унгаад өчөж мөчөөд хэлсэн болж та. За тийм нефисе карате болсоход л бүгдийг хийсэн. Рөвчин цаалаа. Чиний үстэй болох. Тийм ээ энэ одоо арднаас улсын нэртвэр явж байгаа болохоор Энэ залууг нөгөө нэг хүмүүс өгөөдэй гэд бас яацаас дуудаад эхэлцээс тэгэж нэг одоо юу дуудана өгөөдэй маах болохоор өгөөдэй л гэдэг. Тийм байна. Ер нь Япон энэ Турк юм чи ойролцоо нэг зөндөө ойролцоо юу Монгол юу Орхон гэж Тимүр өдр гэдэг. Тимүр гэж байдаг. Аюу болно. За Туркийн багта баяр үргэе. За. Бас яг төгсгөлийн мөчөд бас гоё ял байвал. Тэгэхээр манайх бол 8 багаас сүүлээс 7 дуу 6 дуу. Одоо нэг дүнгээрээ хасагчнараа бол яг жигсаа бол одоогор 7. Одоогор ранк бол те одоо Би ч тань 2 баг үлдээ 3 баг үзээд хамгийн эхлээд Индонез гал 4 баг үзээд за тийм л юм байна л да тийм. Яг гарснараа тооцох юм бол 8 байна уу. Тайван, Индонез хоёр хасагдаа тэгээ манайх зураг. хөнгөний юм ороод ирвэл гүйлт мүлттэй моржод магадаа бодолтой магадaltaй шүү дээ. Тийм зөвдөх мүү. Хандаа байна, гүүн те одоо юм. Яг ингэж бодохоор манайх бол хамгийн уян хатан баг нэм санагч надаа. Тэмцээнээсээ шалтгаалаад. Одоо энэ дээр бол тэмцээнээс шалтгаалаад илүү хүчний, илүү ийм суурьтай хүмүүс нь ялчиж байгаа шүү дээ. Тэнгүүд манайхан болчихсон. Сая жингийн раунд болсон те. За Турк тугаа мандулсаа. За ингээд хамгийн ихний шалгуурын хамгийн ихний ялагч уулс гэсэн үг те. Турк улс маань тодорлоо те. За багууд бол үнэхээр яг одоо яг энэ дээр бол Монголын дугийг харахгүй илгүй дээ. Огсоо задлаад үз. Тэгэхээр одоо ингээд харах юм бол Турк улсын үндэсний бүхний тамирчин бас ямар их те олон талт бай те. Голчин болон одоо нөгөө нэг барилдах талдаа. Тийм. Тэгэхээр Орхон баярын одоо нэлээд том өрсөлдөгч болж байгаа гэсэн үг байхгүй юу? Барилдааны хувьд. Тосон барилтаа гэдэг байгаас тийж одоо. Одоо л эднэр одоо Монголыг одоо яаж үнэлэх үү гэдэг ч одоо сонирм биш те. Яг энэ байдлаас хэд орох нь энтэй тааруулах нь. 2 доод даалгаврын дэлгүүр үгийг үгүй. За энэ юу хамгийн. Яа. Ядаргаат шүү. За дэлгүүр үг нь юу юм бэ? Хилээд хонгор маань. Сүрс үлэг аа. Сүрс үлэг аа. За энэ нөгөө магадгүй бас нөгөө 2 дугаар юун дээр орж ирсэн даалгавар бас байна. 2 дээр үлэг нэг дээр үлээ. Нэг үлээ 2 үлээ нөгөө сүрсэн онгоцны доторх юмыг зөөгөөд тийм зөөгөөд үлэхээ тийм онгоцоо төржсэн. За энэ бол бүр л илүү бэр чадал дэсвэр шаардсан. Гэтэ энэ чинь илүү тактикийн тоглолт илүү сайн явах гэж боддог юм бэ. Яг л тэр нэг. Чи одоо хуваагдаад юмнуудаа хийнэ л гэсэн үг шүү. Тэр сэс 1-2 дээр санаж байгаа тактиктай гоо явжсэн шүү дээ. Багаараа шууд тактик боловсруулад хүнд жингээс эхлэх, хөнгөн жингээс эхлэх гэж орж иржсэн шүү дээ. Тэр төлөхүү чирхүү гэдэг жоо шал өөр ялгаатай. Төрөөд дэлэхгүйсэн бол чирээд Одоо нэг юм байна л да. Туркийн баг өөртөө хамгийн мууг сонгоно. Тэгээ нөгөө хэдүүлгээ ингэн. Нэг жоохон хорчин дээ.
Хамгийн муугар энийг сонгох уу гэдэг сонирхол бас тий. За Доёдын хувьд юу гэж бодож байна? Миний Туркийн баг шууд Тайваныг сонгох. Индонез. Тайван уу, Индонез үү? Хамгийн ихний Таиланд. Таиланд, sorry. Тайванаас гайхаад ч юу вэ? Филиппинос нэг тийм бас аим шүү тий. Нааш хараад байна гэж. Доор харж юм болох байхаа. Гэхдээ ер нь олон жингийн бас аврах тулаан хүний сэтгэл зүй бол бас яг Өөрөө баг тий. манипулярах тусан бас айгүй өөр орж ирэх Бүгдээрээ Туркээс айж нараа Турк биш л хаана. Турктэй л тулмааргүй. Бүгдээрээ том бит тэгээд уус. Тийм шүү дээ. Одоо Таиланд ч одоо. Тэнгүүд ингэх бах. Миний бодлоор бол Япон солонгосын нэг. Монгол Австралийн нэг. Тэгчүүл гоё тий. Дээ. Ахаад алаан үзэх гэдэг тий. За зарлах нь. За зарлах нь дээ. Манайд харцмааш тайван байна дөө. За Туркийн эхний багийн сонголт. Групп тус бүрийн эхний баг гэж. За. Япончууд солонгосын эсрэг таарах бид нар ялна. Солонгосууд бол Япон Байнгын солонгосыг Япон юу яаж. энэ хоёр бол ер нь хоорондоо Ривал одоо. ривал түүхэн ривал байсан. Япон бэс чамаагүй даагаад нэг яа. Борхон байна. За Монгол Тэгтээ бас Монголыг ингэж ихэнд оруулж ингээд Туркос ингээд амар юу аж үнэлж штэ. Гоё юм. за ямар ч бас нэг энэ 4 8 багаас бол нэг ихний дөрөвт нь бол байгаа юм тий. Тийм. Гэхдээ Австрали байхгүй шүү. Одоо хамгийн ихэнд үзэх хоёр тулах нь Япон эхний сонголт. Одоо Япондоо өрсөлдөх багийг сонгоно шүү дээ. Тийм. Тийм. Австралид тарчихгүй. Японы багийн чанга баг шүү. өрсөлдөх. Япон солонгос хоёр ихээр салгачлаа штэ. Туркууд. Тэгэхээр одоо яаж үзэх гэж Тэр ялгаа байхгүй бас төгсгөлд финал дээр гараад ирвэл. Тийм байна те. Ирээдүг бодч штэ. Би үуч жижиг гэж үзээд салгаж оруулж ирээд. За энэ Япон амар юм Австрал. Окей за. За Япон болон Австрал. Тэгвэл бусд нь манад хамаагүй. Бусд нь монголчуудад хамаагүй. За энэ гоё өрсөлдөөн болно. Ямар санагдаж байна та. Австрали болж байгаа гэдэг хооронд нь. Үнэ. Яг тэгж бодсон л та. Япончуудын зүгээс болохоор ингээд юм дотон үнэлээд байна гэдэг юм характертай байгаад байгаа боловч Туркууд болохоор хоёр хүчтэй багийг өрсөлдүүлээ гэж тэ. За яг дараагийн тактик. Япончууд өөрсдөө илүү ингээд нэг юм дотроо ингээд бидрийг басаад байна гэж ойлгоод байгаа юм шиг. Өмнөдөө бас яг тэгж харагдчихсан. За Японы эсрэг Австрал. Яа, за бэгэр манахтай. Манайхны хооронд юу ч ярихгүй гэж зөксөд нэг жоох юм. Манайх одоо хэн бацах гад ингээд яг өөртөө юу багийн хатагчгүй харагдаад байна. тийм юу лидер За харъя. Филиппин. Гайгүй шүү, нэг гайгүй сонголт шүү. Орхон баяр хэр юу юм бол нэг хорцол бусдаа хэр бацах бол. Ер нь бол яг тулааны үед. Бас тэгээд нэг тулааны спортын учраас бас яг өрсөлдөөн дээр бол түрүү ер нь эхний сорил дээр харж байхад бол айгүй тулаан харагдчихсан ер нь те. Багийнхаа төлөө. Одоо ингэ өдөөгөл эмоц баярчсан үзөмөр. Өмнөхдөр чинь манахтай хамтарсан нь Филиппин үстэй. Нэг баг болд гэнэ. Тэ? Үгүй лөө? Сая юу ч юм. Нэг хальт хамтардаг нөө. Тэ. Энэ одоо За. зод ийгэрл бүгдээ нэрчил баг юм шүү дээ. Алын яадаг юм шүү. Гэхдээ ер нь бол баг юу л ах. Хин илүү тактик зохиож ийн, хин илүү бусдыгаа тэгээ бус бага мэдэрч ин тэрний илүү тэргүүлээ явуул амар санагдчих надаа. Солонгосчууд ер нь мэдэрсэн харагдаж байгаа шүү. Ер нь бид нэр алинтай ч байсан юм чамаагүй. Солонгос, Таиланд Яаж ярилдаг гэдэг. Энэ ч нөгөө нэг Энэ чинь жоохон энэ ихтэй жоохон юу юу? Комеди. Байж мэжсээ би илэмжүүлсэн жоохон Lady Boy тал руу Lady Boy тал руу байсан уу? Бодлоо юу? Энэ болохоор нөгөө юу юм бэлээ? Мэргэжлийн волейболын камерч. Тэгээд Instagram дээр айгуу тийм олон даагчтай. Тэгээд нөгөө юу би комеди ч бас тулаанч тийм.
Солонгост кимчи би, Таиландд сомтам би гэж шүү яа болоо. Техник гэж хэлсэн би. Таиланд флэг гэлээсаа яа би дэд зүг үзэн гүцээ. Яа. Сайн плоттой аим гоё тийм. Өгнөд гоё. Гоё тий. Тийм. Таиланд өстой яг гоё ингэ шоу гоё болгоч штэ аим гоё өнцгөөс тайлбарлаж штэ. За ер нь харахад бол ингээд саяны нөгөө тулаан айгу бас хүндэс юу болохоор тамирчд айгу халдсан байна те. Ер нь үзий гараа дээр ахаад л гэсэн. Нүүр нь харц те. Яа одоо үс амтын мэдэрсэн болохоор хэвээр. Одоо үсээ айлч ус ялах гэсэн үг байна. Тийм ялах. Одоо зөв одоо бол эндээс яаж цаашаа үргэлжлэх юм бол одоо энэ юмс нэг эсрэг нэг үзэнгүүтээ цаашаа яах юм бол тийм сонирм тий. Одоо хамгийн гол нь сүнсөө хөлөг онгоц гэдэг байгаа үстэй. Энэ сорил дээр ялагдсан улс энэ тэмцээнийг тэр чигээр орхих юм. Энэ бол жоохон энэ бол хамгийн KO тийм. Яа. Тэгэхээр одоо бүх улс тийм бүх улс. Манай хол аюу давуу талтай шүү. Манай хол бас энэ дундаа за юм чирх юм байна. Саяныхаар бол аюу хүчтэй багтын толсонгүй шүү дээ. Түлхэх юм байна. За энэ бол нэлээ. Дахиад энэ дэлээ цээжнээд яваач энэ. Юу яа. Бараг жудаг өвчмөс юм. Зүгээр амралтын өөр. Энэ өмнө чинь нэг юм юу. Бэр чадал хууд хөдөлгөөн шаардсан. Тэмээ угаасаа сүнсээ хөлөг онгоц гэхээр л угаасаа ойлгомжтой болчихлоо л да. Өмнөх юунаас. Тийм. Зон онгоц хөдөлгөөн. Одоо бол хоорондоо үзэхгүй зүгээр яг одоо биеийн контакт байхгүй зүгээр ажил хийх гэдэг шүү дээ. Цаг хугацаанд л багтаж дуусах. Тэгэл хугацаагаар өрсөлдвөл. Манай энэ Австралийн дом томоотой жоохон юм өнгөрөө байгаа маа уучлаарай. Сайхан гарсан. Энэ чи MMA юу лээ тий. Холимог тулаанчтай. Тэгээ сайных тий. Дом томоотой ч нөгөө паркур чан 3.5 сая байгаа шүү дээ. Нөгөө баахан ийм гэхдээ өөрөө мэдрэмж сайд. Манад нэг ийм хүн хэрэгтэй бод. Манайхан бүгдээрээ харахаар ингээд байгаад байгаа тий. Уг нь яг дунд нь ингээд орилж идэг хүн хэрэгтэй бод. Тэгээ жоохон ингээд юу яадаг вэ? Уур амьслаа жоохон өсөж идэг. Тэгээ манайхаас хаан ч атсан бүгдээрээ л дараахан дөө. Би бол яг тэгж хараад. За галт багшийн хувьд хоёр дахь даалгаврыг. За эхнийх нь бол угаасаа юу байсан те яг физикли нэг эсрэг нэг том хүчтэй хүмүүс нь юу байсан бол одоо жоохон толгоогоо ажиллуулад тактиктай дээрэс нь ажил хийх гэдэг чинь онгоцон дээр одоо юм зөөн угсран түлхэн татна чирнэ те тэгэхээр ерөнхийдөө бол бага зүй хуваарлаад за энэ дэр мэдээж яг кроссфитийн тамирчдад илүү давуу талтай магадaltaй те яг тэгэхээр яг кроссфит одоо татах түлхэх хөдөлгөөнийг байнга хийдэг. Татах түлхэх, үргэх. За найзтай. Шууд хугацаанд шууд хамт л явах нь. Тэгээд ер нь сайн амралтын өрөө нэг хоёр багийг уулзуулдаг нь ер нь би битэй нэг юм сэтгэл зүйн тийм дарамт өгч тулаан хийж те. Одоо энэ дээрийг хоёр зэрэг ингэж явах юм биш. Би ч болохоор нэг гаргаа явах юм байна. Үгүй. Яг нэг эсрэг нэг хэн төрөөс дуусгах нь. Тийм ээ те. Яа. Нэг онгоцон дээр үзэж чинь үгүй баг. За гарч ирсэн. Яа энэ тэгээд солонгос шүү сайн юм аа. Сайн хийх юм аа. Юм уу амир тий. Зураг. Тэгээ одоо даалгаврыг ахиж танилцуулах. Одоо нарийн танилцуулна. Одоо бүгдөө нэрийг л мэдчихэж байгаа таамаг тий. Одоо ингээд гарч ирэлтэн дээр бол харагдж байгааз Япон ер нь бол амар тайван. Австрали илүү юм саагүй. Энэ дээр одоо нэг давуу тал нь одоо сүүлд гарч байгаа хоёр баг нь амар давуу талтай болчихсон. Эхний гарч байгаа багуудын алдаанаас суралцаад энэ дээр тэгж ажиллах юм, энэ дээр тэгж ажиллах юм. Харж сарлыг үзүүлэхгүй байгаа хаа. Тэр ингээ үзэж байгаа юм шиг үү? Эсвэл зүгээр үзэхгүй байх. Тэр нэр үзэхгүй байх. Зүгээр бүгдээрээ талбай гарч байгаа юм байна. Эхлээд нөгөө нэг орчингийг харуулдаг шүү дээ. За устай аялстай мэдээж хөлөг онгоц гэсэн юм шиг сүнсэн гэсэн юм чинь. Тэмээ тий хүүхдээ аврах тоглоом дээр байгаа юм шиг л. Өмнөх хоёр дээр илүү бас нэг савруу ил зөөлөгчтэй. Тэг хин Тэр дээр ч сүүл рүү барилцаж авсан шүү дээ. Тийм шүү. Сүүл рүү барилцаж авсан. Аргаа ороо тий. За хоёрдугаар даалгаврын сорилыг зарлах гэж байна те. Сүүл онгоцноос ачаа зөөх тэмцээн. Зөөх нь бол ойлгомжтой боллоо.
паркурчанд гоё яваа хаа. Тийм, Эндээс тийм. ханаас чам үсэж гарч ирэл. Гэтэ паркурч юм зөөдөг юм шүү дээ. Зөвөр үсэж хариад Бас тийм. Юу н өөрийн биеийн жинтэй өөрийн зүгээр тэнцвэр. өөр external object юусе барьдаг байсан. Гэхдээ би тэр нэг Германы паркурчны одоо нөгөө нэг бусад үеийн бэлтгэлийг үзэхэд бас айгүй тийм хүчтэй суудаг, татдаг. Тийм. Тийм. Аа. Тэр өндөр хүн гэхэд. За онгоцон 6 тонн ачаа байгаа юм биш үү? Тэгээ агуулах руугаа зөөх юм байна. 6 тонн. Янз бүр ачаа юм ш дараа. Тэгээд дундаа сааттай байх нь. Тий. Яа. За энэ бол үнэхээр бас. Come on 6 тонн гэх одоо хэдэн машин гэсэн үг юм. Гэхдээ зөв хүнээр нь бодоход нэг хүнд 1 тонн ах. Энэ араа. Тэгж бодол. За тийм Хайрцаг 50 кг. Зөв хуугаад үзэхэд нэг хүнд 1 тонн. Хайрцаг 50 кг, шуудаа нь 20 кг юм биш үү? А тэгээд бүр ингэж өксүр зөө агаараар зөөн өксөж шатаар зөөн нэг бол усаар одоо 3 саадаар зөөх юм. Тийм байна, тийм байна. Юу. Тэгээд хайрцаг зөөх хүн зөвхөн хайрцагтайгаар яг тэр Тийм, яг хойрол нэрэл ах юм тийм. Усаар зөөхөн усаар зөөн. Усаараа. Нөгөөд нь дуусчдаг, өөрөө усаар зөөгд идэг хүлээх хэлэх юм биш тийм. Тэгснэ хайрцаг 50 кг гэхээр энд заавал хүнд одоо хүчтэй хүн байх хэрэгтэй гэсэн үг. Эсвэл заавал хүчгүй жиж болно. Яаж зөөхөс шалтгаалах байхгүй. Энд дээр чинь гол Гэхдээ нөгөө нийт жингийг авчиж байгаа учраас 50 кг-ыг бас олон өргөснөр. юугаар авчижтэй. Дээгүүр явуулж тавиг. Хурцтай хүчтэй болохоор хашмаатай гişөө 50 кг дээр томилж штт. Япончууд. Агаар дээр 20 минут байна. Агаар хэр зөвхөн гараад Дон томато манай паркор. Дүүжлэлсэн л яваад байна. Яаж авах гэдэг нь гол нь. зөвхөн гараараа ажиллах болчиход байгаа юм. Одоо энэ дээр л тактик л явна да. Тэгээ энэ дээрс яг уян хатан байдлал амар чухал та. Манай хүн бол энэ регбигийн тамирчин бол газраар усаар одоо илүү сааттайгаар нь явах хаа би бол тэгж бодож байна. За хашмат. Тийм ээ. Тэгээ дом томото хоёр яг олсон дээр агаараар бусдын давуур юм байна л. Окей. Яа, за энэ бол өстой хэцүү бах те. Халтраа унтчих болно ш зөөж жагаад. Тэгэхээр яг яг нэг аюулгүй байдлыг хангацсан учраас зөвхөн утсан дээр ажиллах юм шүү. Зөвхөн мөрөөрөө. Тайм кап 20 минут шүү дээ. за За гэсэн ш. Япон хамгийн түрүүнд очсон уу? Оо, Австрал яасан удаж яах юм ч одоо. Нэг хоёр найз талц. За та хоёр чи ингэдэггүйтэй үг. За тэгээ нэг 20 минутын турш учраас эхэндээ бас айгүй тийм таймыг хэлцгээж шүү дээ. За энэ сорилоо та хоёр энэ Би хоёр. Австрали ялнаж байж байна. Эдийн Би Япон. За Илүү Япон хүмүүс ч бас нухацтай штэ юмн дээр те. дээр бас багийн ажиллагаа илүү бас сайн байгаад нь те. Хоёулаа далаатай бас хоёулаа завтай бас. Манайхан бол зав далаа юу ч аль байхгүй. аль байхгүй учраас. Манайд хөвсгөл биш шүү. Манай скватер хөлөг онгоц биш шүү. Төсөөлийнхаа сайн чи. За ингээ харах юм бол айгүй олон саад дамжиж зөөх юм дээр очиж чинь те. Ай. Энэ 50 кг шүү дээ. За Австрал бол гэхдээ яг энэ дээр бол арай хурдан байгаад байна шүү. Ялч хөгчний юм дээрээ. Арай л хүчтэй болоо гэж бодод шүү дээ Австралиг. Йоо, регбигийн тамирчид ганцаараа зүгээр шүү барьцсан явчихна. Японы 2. Энэ ихтэй мангар том гарна тийм. Энэ бейсбол энэ бас айгүй юу юм те. 94 юу лээ өндөр нь. Австралийн тактик бол ингээд шүү жороолчлоо шүү. Тинчэнээсээ усаараа регбигийн тамирчин гаргаж ирэл доор шатан дээр тавингууд хамгийн том битэн дээрээ тавиал. Тэгээ хоёр эмэгтэй дэшээ зөөгөөд. Яг нэг Монгол мэдвэл яадаг хүлээ ус ингээд зөөгөөд идэж Дамжуулаад дөө. Тийм дамжуулаад. Нөө солонгосчууд айгүй ихтэй гэж зөөдөг. Одоо энэ дээр гарангууд нь цаагаар ийш цаашаа агаараар явуулах юм шүү дээ. Яа Нэг гарна авч. зэн агаар бол та янзын юм байна та. Вөө. Шууд нэг явуултаараа авчихлаа. Ингээ хийх юм байна. За окей. Бараг хамгийн амархан нь агаар юм шүү. Нэг сент төлөхөд хойноос нөөрөө явбал Нэг хүнд учраас шууд тийм түлхэгдээд. ээ. Тийм байна. Айгүй хурдан явж чинь те. Хайрцаг дээгүүр явуулах юм шүү угаасаа. Бүгдийн дээгүүр явуулах юм болоо. Манай хашмаатад жоох удаан байна да дон томотог бодвол. За ямар ч Австрал төрүүлж шүү одоо. Эхний хайрцаг хийцэн. Энэ хоёр 50 кг. Йоо 6 тонн гэдэг байгаа юм. Хит явах юм би ч. 20 минут хугацаанд хэд явах болно. А тэгээ газраар
Төгсгөлд бол зөвхөн агаараар зөөх юм те. Дундуур нь газраар зөөгөө төгсгөл зөвхөн агаар юм шүү. Одоо бол Австрали явж байгаа шүү дээ. Бараг 2 3 дахь хайрцаг хийж байна. Тийм ээ тий. Австрал. За ихтэй яг эхний 3 4 минут бол хоёул мэдж байгаа шүү дээ. Яг чухал шүү дээ. Хамгийн 10 минутаас хойш хин ажиллаж чадж байгаа нь ялна шүү дээ ер нь бол. Австралиг харахад бол илүү тийм багийн ажиллагаа юм те. Нэгэндээ дамжуулсан тактиктай их. Одоо энэ том биетийн хөрмөн суучвал яг уу гэдэг асуудал юм гарна те. Эхний 10 минут хүртэл за тасралтгүй ажиллаа. За тэрнээс хойшоо. За одоо Австрал илүү жижиг юу зүйлүүгээ шилжиж орж байна те. Жижиг ачаануудаа эхлэв шүү зөв гялс. Эхлээд амархнаа дараа нь хэцүү гэж юм уу те. Одоо баг эднэр ер нь бол 5 4 минут өнгөрсөн. 4 минут явж үзээд бодож штэ. За тактика өөрчлөө эхлээд жижигээс гялс явчих. Эдрийн хүнд дээр илүү тий. Одоо ядарч гин гэсэн үг байна шүү дээ. За Австрал 5 дахь хайрцаг. Японы 3 дахь. 4 минут өнгөрчөөд идэх. Өсмөр. За яа 400 кг Австрал хурдан байна шүү. Гэтэ яалчгүй энэ дээр бол яг паркуршны яг юу нэг юм өндрийн мэдрэмж бол хамаагүй илүү байгаа байхгүй гэж бодчих. Миний паркурын өмөөрөхөд арай илүү хурдан тесрэлттэй тэгээд илүү юм хурдтай юм уу? Паркур гэхдээ юу юм уу? Хурд хэр орох вэ? Хурд нэлээ орно шүү дээ. Хурд орохгүй бол эргэлт газар буулт тэгээд мэдрэмжийн асуудал амар ихтэй. Тэгээд хурдан тесрэх хэрэгтэй гэдэг учраас ер нь бол хурдны талдаа паркурынхан юм гайг байдаг шүү дээ. Японы баг гэхдээ яалчгүй жижиг хүчгүүдэд тах юм. Яа, манай хоёрын Японы эмэгтэй суугаад байгаа юм бах та. Сонио юу яваад байгаа юм? Ядарч төгсөө харагдаад байна тийм Японы үг. Одоо ер нь бусад тамирчдын хувьд бол 5 минутаас хойш ер нь илүү ядарч байгаа бах та. Ачаалын Ер нь бол тийм одоо том болчтой залуучууд төрүүлээ ядарч шүү дээ ер нь. Тийм. Том залуучийг хоёулаа дээшээ төрлөө. Фу чүү. Яа, чанга энэ да. Эрэгтэй. энэ нэг чөлөөт юм ихтэй. Эрэгтэй нөгөө нэг бейсбол. Бейсбол биш ээ. Усан сэлтэй. Усан сэлгчтэй. 120 байсан үсэ 120. Тий. 140 байсан уу? Маа усан сэлгчтэй хувьд ер нь бие хүчний дасгал. Эдгээр хийдэг баха. Энэ бол нилээ их баха. Мөр усны гэж байхгүй тий. Зөвхөн ус идэг бол одоо олон улсын хэмжээнд гарч чадахгүй шүү дээ. Тийм. Усан дугаараа хүндрүүлэгчтэй сэлж мэлдэг гэж. Йоо. 10 минут үлдсэн. Цаг талтаа орсон байхад энэ чи юу юм бэ? 550 590. Үгүй надад ч баруун тоон хүрэх юм уу? Хамгийн илүү хийсэн л юм бэ? Тий, ер нь бол тий. Тийм байна. Тоон хүрэх боломжгүй болчихлоо шүү дээ. Одоо эдгээр чинь хурдсан гэж байхгүй шүү дээ. Бүр байх улам багсан да. 5 цаг талтаа орж. Тийм ээ тий. Яаж 20 минутанд нэг хүн тоон. Йоо нөө. За Австрал бол өгтөө ойрчлаараа. Хүү Япон илүү гарсан байсан үсэ? Үгүй Австрал 40 кг-аар ийлээ. 502, Япон 550 кг. Одоо ингэ сууж эхэлж байгааз. Тийм ээ. Эхний 10 минут, дараагийн 10 минутаас нэг асуулт шийдэгдэх байхгүй. Эхний 10 минутанд яаж ч хурдан зөөж болно. За тэгээ бүр сүүлийн 5 минут бүр хамгийн чухал хийж магадгүй тий. Австрал бол бага аврахад миний өөр мэд санагдсан гэл. За одоо гүйжтэй ойртод ирэнгүүт. Одоо энэ том залуучууд суучвал тэгэл Австрал хэцүү болно шүү дээ. Гэхдээ энэ регбигийн тамирчин ер нь регби бол гоё. Регби л амар. Магадгүй за дойд энэний оронд байсан чи яг аль хэсэг дээр нь ажиллах байсан гэж бодож байна. Би бол агаар. Агаараар. Чамд ер нь яагаад агаар нь илүү ойр сан? Үгүй тэгэхгүй бол би хүчний юм дээр илүү 50 кг-ыг дээш өргөж яхад. Тий. Агаараар гэхдээ 20 кг зөөснө. Харууллаа. Тий чи одоо 24 гэхэд хүй. За энийг нэг хэсэг бариад үзээд үзье тий. Энийг 10 минут зүүн гэдэг байгаа шүү дээ. 20 минут. Тий 20 минут тий. Тэгээд агаараар гэдэг байна шүү. Чи 24 гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо сони хэлээ. Тэгээд чи нэг гараараа агаар дээр ингээд ажиллаад наатаа зөөнө гэсэн үг шүү. Тий. Гэхдээ энийг энэ ч яг хуу жингэрээ шууд ингээд түлхчингүүд явчихад байгаа байна. Энийг өлгөө явуулчихж байна. Тий. Тэгэл яг хуу тэнцэнэ буулгаад ингээд хаях юм болохоор. Showbox аппликейшнээ татаад дэлхийн хаанаас ч шилдэг шинэ кино контентуудыг үзэх боломжтой.
Мөн MyBox цэсэнд өөрийн дуртай кино, гараа үзэх кино, татсан киногоо англин хийгээрэй. Та төлбөрөө хийхэд төвгүй, илүү хурдан, илүү хялбар байх болно. Нэг төлөөд бүтэн сарын турш кино ертөнцөөр аялах боломжийг зөвхөн Showbox танд олгож байна. Боксоо задлаад үз. Оо, манай хоёрыг бас харж байгаа бах те. Тэ яг дундаа 50-ыг хоёр талдаа 2-ыг барьцтай. Яг ус Тэ нөгөө хүүхэд байхад нөгөө ус барихад одоо нөгөө 40 кг-ыг дундаа бариад ингээ баланслаад 10 марыг байхаар нэг юм. баланстай. Усанд явдаг ус бол энийг бол шууд тийм тий. Тийм хүүхэд байхдаа ус зөөхөд бол яг тэгэж ус авдаг гэсэн. Арай мив хавтай тий. За ингээд манай шоуны маань хамтрагч 160 жилийн түүхтэй Гүлтингүү герман технологиор үйлдвэрлэсэн Porsche Шарарик Edelmeister. За тэгээ мөн магнезиум 400. За энэ юугаараа давуу вэ гэхээр Б-гийн комплекстэй. Тэгэхээр Б-гийн төрлийн бүх аминд юм дотор орсон баг. За тэгээд хөлсөөр алдж байгаа эрцгийг нөхөн эрч хүчийг сэргийхэд зориулагдсан. Одоо тархины ачаал их авдаг, булчингийн ачаал авдаг, шөрмөс татахтай булчин ядарсан үед хэрэглэв. Ааха. Тэ. Тохиромжтой гэсэн. Баярлаа. За тэгээ нэвтрүүлгээ цааш нь хүлээж авч үзтээ. Окей. Боксоо задлаад үз. За энэ дасгалыг манай багийн хувьд хэр одоо амжилттай хийн гэж бодож байна. Өрсөлдөөний хувьд. Энд дээр манайх сайн байх уу? Манайх энэ дээр сайн магадгүй тий. Хар ажил. За гашуун магадгүй за дунд нь байсан бол одоо 6 хүний хаана байрлуулах уу? Одоо магадгүй тасалжуулагч хараа. За октод бол элс зөөх юм байна тийм үү? Элс одоо юу гэдэг энэний дүүр гэж үгдэг юм уу? Тий. Харин хоёр залуучууд энийг түлхээд одоо дээгүүр хин явдаг манай нөгөө лав гэж юу шүү дээ. Лав гэж маань дээгүүр явчихна. Тий. Энх хоригл Орхон баяр. Дүлгүүн Дүлгүүн гэдэг. Одоо маахаас яг энэ дүлгүүн бас дээгүүр явж штэ агараар явж магадгүй. Гэхдээ яах дүлгүүн юу яасан дээр ихгүй. Адиа ч юм уу эсвэл дүлгүүн лавгаа их хоригл ах хоёр дээш ингээд нөгөө 120 төрсөн дээр ихгүй. хаан сүрэнгийн хувьд энэ дэр хэр аль байрал дээр байвал хамгийн одоо боломжтойгоор Үзүүштэй бол гэж юу? Үгүй үзүүштэй хамгийн сайн ажиллаж чадах бол Ил зүх. Одоо элс зөөх баг таан сүрэн тий. Элс зөөн. одоо энэ харагдаж байна те Японы баг одоо хоёр эрхтэй хүчтэй нь бол мөнхийн Одоо баг дээр дон зогсож байгаа төрөө дэрэнгүүт нь гаргаж өгөөд би яа. Одоо энэ тактикийн хувьд Японч одоо ингээ илсээрээ Австралигаа төрүүлээд байгаа байхгүй тий. одоо хөнгөн жигээр илүү олон ажиллаж байгаа. Одоо жишээлбэл юу цемент ч хэдэн килограмм бит 50 байдаг шүү дээ. Би сонсч ирсэн ямар ч хоёулаа нийлж байгаа нэг богон болгодог гэд нэг ярьддаг. Тийм, одоо нэг нөгөө богон ч одоо 50 60 кг тоон шүү дээ. Тэр бол гэхдээ харахад бол турхаал асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол бас бусад улс орныг бодвол манай одоо бидний хүүхэд нас ч гэдэг юм уу те нөгөө нэг ус зөөх одоо нөгөө нэг Тэгээ багасаа нэг юм хүчний юм явц те. бас тэр талаараа давуу байж Тэр талаараа давууч магадгүй. Тэгэхээр юм зөөх тал дээр Тийм. юм дүрэх одоо усан тэрэг ус авахтаа тэрэг ашигладаг ч юм уу те дамнуурахгүй Арай олон төрлөөр үзсэн те. Эдний ингэж хилээд айгүй олон төрлөөр энэ ингэж хилээд байгаа. За энэ талаараа үзье. За ер нь ингэ аваа явчих. нэг бол мөрөн дээрээ дамнаж гэдэг юм уу Тийм. те одоо бүр болохгүй бол илээ үүрээд явах юм Та үнэ. Тэгэхээр олон талд арай илүү Байж та бүх хайрцагнуудыг зөөж болох юм биш. Энд дээр одоо Австрал болоод ингээ Японы хайрцгийг зөөг явчих жоохгүй. Японы зүгээр талд байсан. Тэгээ ерөөдөө яг тэрний хэн ихгүй юм бэ тий. Тийм байна. нааша ойртуулгууд баг булааж ийн гэсэн үг шүү дээ. Хайрцаг зөөг нь хурдан байна уу? Элс зөөг нь хурдан байна гэдэг бас тооцох хэрэгтэй юм тий. Хайрцгийг нэг гаргахад 50 илсээр одоо 5-ыг гаргахад 3 гарчуул давах гэдэг 60. Тийм байна тий. Энэ бол одоо 40 яа. Сэний юмхтэй 40 20 гэж 40-ыг ирсэн юм чи зүгээр юм бид. Хүүш манай энэ Япончууд яагаад элсэн дээр хойно нэг ч байхгүй одоо сууж ин да. Цаг дуусах. Одоо сая бол 10 үлдээ үлдээ. 5 үлдсэн байна тий. Шууд 100 кг-ыг ингээ Австралийн хоёр их шууд ингээ авчлаа ш Японы талаас. За энэ хоёр л одоо 20 Австралч бол одоо жиг юм дөө 22 хайрцагтай Австрал саванда Япон 18 яа. Ингээ шууд 200 кг-ийн ялгаа байжтэй. За манайхан бас нэлээд бодсон л тэр юм байна да.
Яг нэг жигдэл ажиллах хэрэгтэй ерөөс. Тэг мэддэг бол очиж Яг нэг хэлж болдог бол хэлчмээр юм те. Нааш ингэнээр юм биш. За 4 минут. Тэгэхээр За, энэ ингээд дээр ойролцоогоор бол энийг одоо аваа, тактик боловсруулахад бол хандааг бол би жишээ нь цэвэрлэгэн дээр буюу айлын гаргаж ирсэн төхөөрөмжийг одоо өөрлөгөө шилжүүлэхнийг бол гадагшаа гаргах такт дээр тавил хандагийн үед мах хамгийн зөв Хулгайлах гэж байгаа юу Тийм, яаж байгаа. Зөөсөө хулгайлах гэж тийм байгаа. зөөс юм нь одоо гадагш нь түлхэж унагадаг ч юм уу Бүр тийм үү? тийм тэгэж За зүгээр үзэл үзнэ шиг үзсэн. магадгүй одоо би дунд нь ажилласан бол гэдэг байдлаар тийм тэгэхгүй хандагийн үед бол удаан хугацаанд ажиллах болон биеийн хүчний чадамжаараа бол бусад спортынхнаас муухгүй яа тэгэл миний хувьд бол тэгж бодож байгаа. Өөрсний бэлтгэл нь хийд юм болов. Харин би волейболын тамирчин. За тэгээд тэр зам эмхтэй тамирчин бол сайн. За 2 минут 30 секунд. Тэгээ миний эсвэл тесрэлттэй байх болохоор цаад чи агаар дээр байх юм болоо. Тэгээд гол нь тесрэлт чинь 20 минут гарахгүй байхгүй. Тэгэхээр Тийм тийм. тесрэлт бол нэг 5. Гэтэ тэр юу бол тэр штэ. Манай лавгач бол гар дээр станд ингэж зогсож тэр бол станд жигэд тесвэр штэ. Лав очрын үед бол булчингийн тесвэр. Тийм гар дээр ингээ мангар удаан тогтдог Нэг юм хэрэгэл чинь. бол энэ дээр алах واخ. Нэг хэрэгэл чи мэдэн шүү дээ. Ер нь манай Murphy challenge зүгээр орж ирэл Төрүүлсэн тий. Төрүүлждэг юм шүү дээ. Тийм ээ. 20 кг-ийн юу үлээ хөндрүүлэх зүүж байгаа л маргааш Murphy болно шүү гэж би нэг уулзаал хурж ирэл Murphy-д орсон чи хурж ирэл төрүүлчихэж байгаа. Тэгэхээр Murphy Нэг хэрэгэл 19 онд атлет. 19 онд анх орж ирсэн. 19 онд ороход бас хурж ирэл Rocky-г дөнгөж ардл орж ирсэн шүү. За минут 15 Австралийн сүүлийн ачаа бөөндөөч ирсэн. За альвэ. Ингээ хамгийн адилхан яг хөөрх юм бэ. Дэм болно л доо болно. За сүүлийн ачаа ёо энэ одоо хэдэн килограмм юм бэ? Өө эдгээр бүр бөөнд чинь тий хараа. Бөөндсөн. Одоо энийг дөрөвч юм бол энэ чамаар хэдэн тонн болох гэдэг ба тий. Яг Баг 300 400 кг тийш Тэгээ манай Японууд барыг талаас нь доогоор юм хүртэл дөрүүлээд өгч шүү дээ. одоо нэг усаар олон гатлаад ирэнгүүт сүулдэ дээшээ өксөж байгаа юугаа норгож эхэлж байна те. Норгоод. Тийм зам нь ороод халтраа. Nike Metcon ч өөрөө хатуу болтой болтой шүү дээ. Тэгээд норцын модон дээр бол Metcon амар халтрах байгаа энэ дэр. Тэ хатуу шүү дээ. Тийм кроссфитийн одоо гутал бүгдтэй. Сая Австралид дүүргээд гарч явах тараа. Японууд барыг талаар нь. Тэгэд энэ дээр одоо олсны хоёр хүн тусалж чадахгүй юм байна шүү дээ. Зөвхөн л олсон юм байна. Гараал ажиллагатай. 30 секунд. За 30 секунд. Ёо. За энэ дээр бол юу ачижээ? Австрал ялчижээ. Мэдхгүй шүү. Наад чи яг Дуусна хичээн шүү. Эдгээр одоо дахиад буух ч юм уу? энэ ойрхон 20 секундэд амжих юм уу? За альвэ. Амжихгүй шүү дээ. үгүй одоо тэгэл эцээ аянд биш тараа. За ойрхон байгаа хоёр шууд. За 1 2 шууд дэж. Ганц хоёр шууд дагаж шийдэгч магадгүй шүү. За явсан. За альвэ төгсгөлөх. Нэгтээ Япон 5 4 амжихгүй байна. Амжихгүй хаа 2 3 1 цаг дууссан. Харин тийм баха. Яаж ч усаа хоёулаа 20 секунд доош Яаж амар. Өөн тооцохгүй. нөө за сүүлийн хасаар Австралиас арай ингэж болохгүй шүү. Тэнцэн дуусах чинь нэг шийдэж чинь. гэж. Яас. За 20 минутанд зогсолтгүй. хэдэн тооныг зөөсөн гэж бодож байна? 6 тонн багаараа зөөш. Би бол 1 тонн гараагүй байх гэж бодож байна. Одоо идэ. Тонн өсрэл тонн. Тонн дөнгөж гарна л баг гэж бодож байна те. Би баг эдгээр баг 2 тоныг зөөцсөн баха. Түр 10 минутын дээр 500 тавьчихсан юм шүү дээ. Гэхдээ зөвхөн хайрцаг нь шүү дээ. Ажгүй хайрцаг нь л. Сүүлдээ нөгөө Биш шууд биш тийм 10 минутын дээр Нийт шүү дээ. тийм нийт байсан. сүүлдээ нөгөө хайрцгаа цөөхнөр биш шууд ихээр дүрэнгүүтээ багаараа ажиллаад хэлсэн. За. За багийн дүн танилцуулах ч те. За эхлээд Австрал. Аваа. Өөр харагч. Аваа гэж. Их ойрхон. Яа, тэгээ одоо шууд хасагдан те яаж ч 1820 кг. 800. Хангалттай 2 3 тонн. тий 2 тонн. Тийм төгсөн байна. 2 тонн. Харин жижиг шуудаар нилээ явсан юм аа. Анзаарч үзье. 1820 Австрал, 2 гаргацсан баха. Япон 1820 Австрал 2 тонн 100. Йоо. За 1-0. 280 кг 2-0 илүүтэй. болчтой бай. Одоо ингээ Япон бабай. Японгийн папа юм шүү дээ. Шууд хасагдах юм. Тийм шүү дээ. Тийм юм шүү дээ. Тэгнэсээ Тэгэхээр шууд 4 баг хасагдах болчих. Тэгэхээр гүү баха.
сорилоос ингээд бас Эсвэл ингээд та 1 2 2 гээ дээр доороо орж марах юм болоо. Эсвэл бүр 18 хайрцаг 46 нөгөөх нь 22 хайрцаг 50 шууд. Тэгээ яалт нэгэн эсрэг нэг шууд KO гэж ярьсан мэт тий. Тэгээ үг ихэндээ бол тэгсэн шүү. Би бас тэгж санаад байгаа юм. Эсвэл бүр 8 багасаа бүр яг жагсаагаад хамгийн баг килограмтай. эсвэл нөгөө ялсан дөрөв хооронд ингэж өнгөхгүй бахтай. Тэгвэл арай удчихна. Тэг үзье те юу болох нөө. Эндорфин ялгаж ухаан мэдлээ. Өвчтэй наа өвчтэй том байна. Яа. За араа тактикууд нь гарч байна. Тий. Гэтэ энэ нэг явуулт бол надад бол нөлөөлсөн санагдчих. Энэ амар явстай үгүйсэн сүлдүүд амар явсан. 300 биш 280 кг ойрхон зэрэг байхгүй тий. Айгу ойрхон байхгүй ер нь бол. За ерөнхийдөө саяны дасгалыг харсан бах те. За агаараар юм зөөж ийн. За тэгээд нөгөө нэг чаргашаа төхөөрөмжийг дээшээ Дээшээ баг 30 градуссан. Тэгээ бас тэрийг гол нь дээрээс нь бас татаж болж байгаа чинь төлөх чинь тий. пул аваар явж. За тэгээд нөгөө нэг цаанаас элсийг 2 шуудаа нэг ганц шуудаа 20 кг-ыг те мөнхийн 2 гараараа барьж байгаа. Одоо carry хийгээд алхаж шүү дээ. Тэгэхээр иймэрхүү төхөөрөмжтэй хамгийн их ажилтдаг төрлийн спортыг хоёрын хувьд аль төрлийн. За доёдоос эхлэе. Аль төрлийнхэн иймэрхүү төрлийн одоо төхөөрөмжтэй харьцсан үйлдэл. Йоо, за манайхаар ч юм бол тэгээ ойлгомж ер нь бол кроссфит юм шүү те. Ер нь бол. Тий, ер нь бол тэгэнгүүтээ манай жудогийнхын бэлтгэл гэдэг миний мэдхээр. За жудоо байна. Бүхийнхэн жудоо хийдэг байна, бүхчүүд байна. Тий. Өөр power lifter-үүд байна. Тий. Тэгээд манад бас strongman байна. Тийм, тийм. Strongman. Тийм бах те. Тэнгүү сая Strongman байгаа тий. Тэнгүүд Австралийн багийн одоо нөгөө нэг тамирчдын давуу бас сая гарах шиг боллоо те. Би бол тэгж төрлөөрөө бас тийм байна. Яг нөгөө нэг спортын төрөл эсрэг талд нь нөгөө нэг усан сэлэгч гэдэг юм уу. Одоо тэр чинь бол бас яг чаргагүй бас төхөөрөм зарим нэг төхөөрөмжтэй ажилдаг төрөл. Одоо биеийн чадамж сайжруулахын тулд чинь ядч тийм байгаа шүү те. Хөгжөөгөө ч юм уу те. Тэр тал дээр илүү байлаа гэсэн үг те. Тэгэхээр бас гоё ялт байлаа те. Санийх бол. За одоо ингээд Монголын баг 2 дугаар юм дээр байгаа те. Монголчуудыг хэр оролцсон гэж бодож байна. Тэгэл хожиж шүү дээ. Маанах шүү дээ. Хожиж шүү. Филиппинийг бол хосч байгаа тий. Тий. Филиппин бол арай юу. Яаж бид нар бүгдээрээ багтаа усцсан гэсэн. Манай домогч хэдий домогч гэсэн энэ дээр бас сул тал болохыг магадлал 46 настай хүн тий. Тий. Хэдий домогч гэсэн. Манай ч хамгийн залуу. Тий, манай хамгийн залуу баг. Тэг арай хурдтай баах маа. Тэгээд нөгөө боксing төрлийнхэн нөгөө нэг power strength гэсээ илүү одоо энэ power чинь 3 минут зодолтоод 1 минут амраа 3 минут зодолтдог учраас яг л 3 минутын л тийм 70% та ажилдаг байхгүй. Тэгээд тэрийг нэг 12 минут барьж байгаа шүү дээ хэдэн тий. Тэндээс ч юм бол гэхдээ 70% 60-70% тай л ажиллана. А сүүл рүүгээ яг эдгээр шиг ингэж яг нэг доор 20 минут зогсоо зайгүй ажиллах тийм бол тэгээд хүнд чинтэй гол харьцаа. Тэгээ дээрэс нь өөр юм зөөн гэдэг бол ер нь бол тийм бэлтгэл баг хийдэг байна. Боксын үед бол татах бэлтгэл баг хамаагүй үстэй юм. Хийлтэй. Биеийн чадамжийг сайжруулах, ажиллах чадварыг сайжруулах нь. Яг манайхтай нэг давуу тал манай Арслан байна. Манай Арслан бол 500 ганцаараа ингэ дээш ингэ явчих. Тэгч магадaltaй. Тийм. Орхон баярын үед Филиппиний өвчний хүн чинь юуны хүн байгаа лээ? strongman л баг. Strongman л үү? Боксоо задлаад үз. За Монгол. За Филиппин Монгол. За гой. Ууха. За цугаа ашгүй хоёрт гараад ирлээ. Филиппин бол доож руу гарч ирж штэ. За sorry уушлаараа. Шууд тэгээд байдаг те. Шууд хараад зүрхэн өгч штэ. Нэг нь бол далайн нам газар, далаатай газар, нэг нь бол өндөрлөг газар байдаг ус тэ хүйтэн газар. Тэгэхээр нөгөө нэг Одоо л харъя. өсөлтөний хувьд далайн түвшиннөөс дэш доош. Манайх бол намайг өндөр түвшинд байгаа шүү дээ. Далайн түвшинс өндөрт байдаг. Тийм болохоор ажиллах чадвар уг нь бол одоо нам газар очихоор арай сайжирдаг. Тэгээ илүү. Онлайн тий. За Филиппиний хувьд бол угаасаа шууд харваас харцнаас нь монголчуудаас айс харагдчих. Тэ ер нь бол. Тэгэд ялч нөгөө том илүү том юм булчтай хүмүүс манайхын хувьд л их оо болохоор цус магадлал нь илүү хурдан. Тэгэнгүүт тактик үед яаж явах вэ гэдэг те. Одоо энэ дээр манайх бас яах бол ингэ. Сая гурвал бол ярьсан шүү дээ. Гэхдээ тэрнээс шал өөрч гарч магадгүй те. За тэгээд мэдээж дундуур нь тактика өөрчилж болно тий болохгүй бол газ яриад наач болохгүй маань ингэ тэгээ. Гэхдээ манайхын маневр ихтэй илүү хурдан бах хайг бол хурдан маневр болохгүй бол. Одоо ингэ Филиппиний багийн харангууд том харагдаад байгаа байхгүй. За Филиппиний бокс нь болохоор домогт бокс ч байж байгаа. За тэгээд мөн UFC-ийн тулаанч байгаа, strongman, powerlifting-ийн тамирчин. За тэгээд рагбигийн тамирчин. Очрог агаар дээр гаргая гинэ. За яг л бид нэр яг өөр яг тийм очроо агаар дээр гарлаа.
Монголын багийг гэрлөөний явуулнаа л гэж шүү. Манай Pac-Man. За манайх бие нөө яаж яах нь. Монгол хүчрэхэг баг. Тийм ээ, манайх хүчрэхэг. За ялээ. Манайх хэвээр үнэхээр тайван байна дөө. Манайх баг ялцсан. Нүднээс нь ялцаа харагдчихтэй. Дайчид мордоо. Ямар гоё. Энэ миний бас гоё зөхөсөн шүү дээ. Филиппос ямар ч тактик боловсон бидэнд хамаагүй. Манай харслан хэлж шүү. Би зөвхөн өөрсдөө барьсан тактикаар тоглолт юм. Үнэ үзүүлээдэг. За тэгэхээр маа багийн хувьд бол тактик боловсруулсан байна тийм. Охин баяр хэлж байгаа. Охин баяр бол алхах уу энэ дэр. Манай лага Би холимог тулаанч хэнийг их хөргөл бас аягуулсан. Ална. Их хөргөл бол бас яг. монголчуудаа дайраад энэ ямар яг ингэж сонсохоор амар гой сонсогдчих. Монголчуудаа дайраад гэл. Мориндоо гэсэн юм шиг баг. Түүгээрээ бид нар бол Филиппин руу бол давталж байгаагүй те. Одоо энэ дээр л давтлаа үзүүлчихье. Ямар хүмүүс гэдгээ. Хичээгээр айнаад та. Холимог тулаанч үнэхээр бас гоё бит тийм. Би юу Мөхөд гоё амар гоё атлет. Тэр байн форм. За явсан. Манайх төрүүлж өтсөн шүү. За мөхөөрөл 50-ыг авлаа. За шууд 20-оос за. За ингээд Аврагуулгаас шууд 20-оос явчихж байна тийм. Их хөргөл ахвал зүгээр шууданаас явчлаа. Стром За, манайх одоо удаан ажиллах одоо чадвар хэр сайн бэ? одоо л харъя. Тий. Одоо л харъя. Манай дүлгөөний ханд хоёр шууд 50 кг-ыг хамтдаа зүг явж дээш шатаар. Тийм Тэнгүүд арслан дээр байгаад дээрээс ингэж өгөх юм байна л да лавгаад. Нөгөө маань 3-3-аас энэ хэдийг барьж шидчихвүсэ. 3-2 шидчихвүү. За Филиппин 3-аар нь барьж шинараа. Тийм байна. Тэгээ 3-3-аар нь барьж яваад байгаа юм байна. Гэтэ бас тактикийн хувьд бол бас эхэндээ ингэж хүн дээр ажиллах бас Харин их юу тий. Зөв үү те хурлын цуцсан шүү дээ. Буруу юу гэдэг зүйл байна тийм. Филиппин. Манайхан бас энд нь орж болохгүй тий. Нөгөө 400-ийн эмэгтэй олсон дээр энэ 3-аар зөөгөөд шүү дээ. Өөрөө 3-аар зөөгж байгаад хамт ярах магадaltaй баг. Тэгж юусэн. Тактикаа бас алдаж болох. 20 мянга чинь бас бага хугацаа биш. Гэхдээ энэ нөхөр чинь баг өвдөө тулчих Юу вэ? За энэ арай эртүү. Баг өвдөө тулцсан явж шүү. Энэ нөгөө Филиппиний strongman power lead-ийн температур. за манай арс Гой багаараа их хөргөл хоёр чинь 50 зүгээд манайх ингэж яваад байгаа юм шүү. 2-2-ороо Масса. дээшээ гаргаа ингэ яваад байгаа юм байна. Дээшээ өксөр байсан учраас нэг хүний би сая юу гэж вэ? Манай хин орхон баярын тактикаа зохиоод Тийм байна. ганцаараа ядарч ирснээс хоёулаа ингээд газ хурдан явчихаа гэсэн тактик ярьж шүү. Ядалтаа ер нь жоохон удаан Наад нөхөр бол хараа ганцаараа ингээд томч гисэн те. Заараа. Сая манайхны харангуй манай хоёр өөрсдөө гарсан бол арай илүү зөв. Тэгээд дээр Азиа байгаа юм биш. Азиа л хавгаад өгöd байгаа юм байна. Тэг хоёулаа хурдан хүмүүс нь газээс хурдан зөвөл бас ашигтай гэж магадгүй. Гэс овоолох маягтай. Тий. Одоо энэ араа нөгөө ганцаараа зөвөд Тэгээ одоо хоёулаа зөөж эхэлж шүү дээ. Сууж шууд. За энэ ярьцгаа. Би нэг бол ингэн гэж бодоод энэ байсан юм яриад аа. ярьчлаа шүү тий. Энэ хоёр яарсан. Сус минут болоог багтаа. Цав болсон юм уу? Тэр хараа. Одоо энэ Филиппиний энэ эмэгтэй зөө суучлаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө power lifting strongman төрлийнхэн одоо нөгөө бэлтгэлийн систем Нэг 3 байд ажилласан уу? Тий. Яг нэг удаагийн хүнд үргэлт хийж штэ. Нэг удаа. power lifting Манайх 200 айл 100. Яа. Окей, Монгол дайчид ийм байсан. Яг нөгөө power lifter-уудыг хийцсэн юм байдаг үстэй. Цай уугаал ингэ сууж идсэн. Нэг үргэснэ ингэ суугаад байдаг. Тэгэлгүй болоод байгаа юм шүү дээ. яг магадгүй энэ дундаас хамгийн хүчтэйгээ татыг гэсэн бол strongman бол Come on, дүнгөөс 3 минутын дээр сая суучлаа шүү дээ. Харин би өөр гахад нэг явангууд хурж ирэнгүүд өвдөд тулсан байхгүй. За манай тактик зүв байсан. Нисэж штэ энэ үрэл аа. манай Эхний 10 минутанд хайрцгаа зөөе гэсэн тактиктэй байсан биз шүү дээ манайхаа. Окей, тэгээд бүгдээрээ шүү хайрцгаа Тэгээд тийм үү ядраагүй үедээ хүнд юмудаа зөөгөөд ядрангуудаа жирэх гэж штэ. тий. бас үнэхээр Гоё энэ хоёр үлээр ямар гоё ишгэлт юм байна. Яа, агарын үндэ. Уусаа цирк үн шүү дээ. яг чаргагүй ингээд биеийн баланс барьж байгаа хөдөлгөөн шал өөр харагдаж байна тийм. Өөрөө цирк юм болохоо өөртөө бол аим ихтэлтэйсэн гэдгийг хэлж штэ. Уусаа яалч үтэх бах уу. Яг чаддаг юм. Энийг ч одоо За ингээд манай энэ маань мөрөн 2 минут рест хийчлээ. Нэг үдэл нь ойрлоод чинь. рейд зөөгөө очарсаа л гэж. Яа гэхдээ хэцүүтэй яг ингээд нүдэн дээр нэг хүн суучаар ингээд. Одоо ганц найдаж байгаа юм байгаа шүү дээ. Хүчтэй үнэ. Тэр за шууд тэр цаанаас ядаж нааш нь гаргаж өг гэж тийм.
Энэ ингээ суудсан бас хэрэггүй л дээ. Энэ ер нь хэцүү болчихлоо. Одоо 20 кг-ийн шуудаг зөөхөд хүртэл баг хэцүү багт тэр нэг Тий, ер нь бол тий. наашлаа. Өөрөө нааш цаашаа алхахад хэцүү болсон шүү дээ. За манай Рэй бол суусан. За ер нь ойлгомжтой болчихсон юм шүү тий. Одоо ингээ манах хайрцгаа Стейлж болохгүй тий. Стейлж болохгүй энэ нөхрийг суучлаа гэд. Тэр одоо ингэчмэр юм биш үү те. Манах ер нь хайрцаг руугаа дайрчвал илүү хурдан юм биш үү? Шууд Одоо манай багийн Тэг, угаасаа тэг, баг тэг, тэг. том хайрцаг дуусчих шүү. нөгөө талынхаа Бас шууд тий. муудсан за байгаа. манах хэдэн тооны зөөнөж бодож чинь та нар. Манайх бол нэг 200-300 хүрчих юм шүү. Энэ байдлаар бараг 3 10 5 4-өд өгөх юм шүү. Бүр үнэхээр тасралтгүй ажиллаж байна. За арайс дөрөв байхгүй. Аа. За манай домог яаж чинь. За бүр давхарч Домог шаарлсан. Одоо багийн ахлагч одоо нэг хүн суучгаар өөр дээр хариуцлага үлээж Тий, шүү. шууд бараг бараг аваад зөөж эхэлж шүү дээ. Багийн ахлагч капитан Манай Бакаа юу? Багтаа ус өөдгөлээсэн багтаа яг тэр тактикаараа л явж байна та. За ер нь хар ажил хийдгээс харагдаж байна. Тий. Тэгээ Гэтэ өөрөө угаас амьдрал амар хэцүүгээс гарч ирсэн шүү дээ. Тэргээр амар алдартай боксч. Ер нь ингээд толимог тулаан, боксын тулааны спорт ер нь бас яг тэндээс их сэтгэл зүй амар тий. Араа. Одоо Нөгөөдөө юу яаж гад сэтгэл санааг нь хурцлж штэ. манай эмгтээчд бол ирчүүдээс дутхгүй явж байна дөө. Гэтэ манай ажаа тэгээ сайн байна тэр дээр те. Тэгээ ажааг баг гаргасангүй шүү дээ. Тэнгүүд бүх хайрцагнууд ингэ Адиа бол энэ дээр алж байгаа хөө. Манай жудаг охтод бол тиймэрхүү дөнгөж 4 5 мэд өнгөрч байгаа. За 3. Манайх ч гоё да. Нэгэрээ. Одоо шууд нэг зөөжсөн байрлалаа солиод манай холимог тулаанч за нэг жудаагийн 2 маань. Өө бүр хамаг юу н авуулаа ицсэн шүү дээ. За төлгөнө бөөндөө ихлээр нэг хайрцагтай болоо. Очир урдан мэд тэр хайрцгийг. Шууд анаад чадах чинь нэг наашаа авчираад доош шидэн. Мөрлөө шид. Хин би орхон дээр. Ямар гоё тактик вэ те. За орхон маань одоо шууд биеийг халаад эхэлсэн юм шууд 3 4-өр зөөгд эхэлж байна те. Гэтэ гол нь бас нөгөө тамирчтай. Их хөргөл агч 4-ийг авцсан явж. 4 үч юм бэ? 80 илүү. Тэ 80 илэг. Шууд нэг аваад идэг тавьж болохоос учраас. Арил энэ хэрэг хэрлээд нэ. Тэ. Тэгээд зарим шуудаа 2 3-аараа зарим нь 1-ээр яваад байгаа юм биш үү? Тэгээ дөлгөөн цаана холбож өгöd байгаа шүү. Холбож байгаа бүр тийм ажилтай юу цаадастай. Тэгээ нараа энэ дээр яг энэ хэрэг харъя. Бисээ тэгж л харлаа. Энэ 30 градус байх шиг үнэ. Орхон баярлал мөрлүүлж өгöd байгаа шүү байна. Тэ. За энэ хоёр энэ Филиппиний энэ хоёр бол суудчихжээ. Бас нөгөө нэг Энэ slow motion уу? Slow motion шүү. Сагсан мөнгөний холбох ажлыг хийгээд байгаа шүү. Тэ. Цаана гурван удаа холбож молтцсон байж. Гэтэ Филиппиний баг ингээ харангууд суудсан байгаад байгаа. Энэ тэ манайх 300 айл 100 чаар ойлгомжтой. Бэж 300 200 ялгаа ахгүй. Манайх хэлээ бат. Эдгээр ер нь юу илс рүүгээ орцсон юм байна те. Манай хан бол Гутлол одоо нилээн альтарч байгаа л харагдаж Тийм уснаас дээшээ түлхэж байгаа, шилжиж байгаа энэ усны юу бас их сад өндөр байна те. Тэ. Гулгаж байгаа үед юмыг дээшээ түлхнэ гэдэг ч одоо юм. Тэ. За манайх бол цаана ажиллаж штэ. За яг цаг талдаа орсон. 10 минут үлдлээ. за За одоо манайх чинь юу руугаа шилжих хэрэгтэй байж тээ. Илс рүүгээ. 10 минутын дээр ачааг нь хилж байгаа юм байна. ёо юу вэ юм арслаа. 400. За эхний 10 минутанд яг 400. What? Гэхдээ гэхдээ одоо бол манай chance байгаа шүү дээ. Нөгөө айлын нэг суудсан шүү дээ. Манай хин чи баахан юу оолцсон баг шүү дээ. Shit ингэ дуусчихаа юм уу? Дуусчих юм уу? Ингээд дуусчихна. Бич та. Тэг яг 10 минутын дээр л 400 болцсон юм уу? Тэ. Гэтэ сайн нөгөө баахан юунуудаа хайрцангуудаа оолцсон баг цааш ачаагүй. Дээр гаргацсан баг. Тийм манайх бол гаргацсан байгаа. Тийм манайх бол гаргацсан байгаа төрүүлээд. Тэднүүсийг одоо олсоор Сүүл очиод баг 3 хайрцаг дээр үйсэн шүү дээ. За ингээд 10 минутаас хоошог харах юм бол одоо нөгөө айлын Филиппиний нөгөө хүчний одоо тоглогч гэх юм уу тамирчин Рэй унцсан дөрөв харахад бол нэлээд сууларцсан суудсан байна. Рэй бол цаанаас нэг ингэ явж байгаа шүү дээ. Бэлтгэгчтэй хувьд бол одоо ер нь сэргэн гэдэг бол бас одоо хэцүү сэрхгүй шүү дээ.
сэргээд гинт ажил. Одоо ахаад 30 минут сууж л сэргэж шүү дээ. Гэхдээ энэ Филиппиний нөгөө нэг хөнгөн атлетикийн 400 м тамирчин маш шүү. Тэрийг агаар дээр гаргадаг бас хэр зөв сонголт байна. Өөр өөр хөнгөн байхгүй юм шүү. Тий яг гоо тэр надаа ингээд яг гоо ачаагаа ингээд хурдан аваачиж байгаа хэрнээсээ буулгахтаа илүү удаад байгаа юм санагдсан. Агарын. Тий. Одоо очиж байгаа шүү дээ. Очоо буугаад манай лавга руу жийжж байгаа Өөр байхгүй юу? сонголт байхгүй байна л да Филиппинд бол. Тэгэнгүүт мань хүн болохоор тавиад түлхгээд ингээд ингэж нэг үзээд ингээд юм. Гэтэ манайх айлтгүй. Гэхдээ одоо тэр дээр гарцсан байсан юунуудаа зөөгөл одоо юунуудаа жирэгчээд. Ер нь бол 100 кг илүү л байгаа л гэж бодож байна. Ингээд цаашаа гүүрээр дамжлагаар явах, тэгээ агаараар явах 100 кг ачаа үлдсэн байгаа. Тэгээ тэрийг яваад би ч сая хэд гэлжлээ 2003 цөглөө нийтдээ. Тий, ер нь 5 гар бол та. 5 гар бол 2003 цогцтэй. Одоо юу н илс нь хамаагүй хурдан яваад байгаа байхгүй. Одоо илс рүү орчих юм бол ахаа 600 700 явах магадaltaй болчихно. Тэгээ арай хөнгөн жингээр олон тий. Боксоо задлаад үз. Гүү байхад яаж 400 байх юм бэ? Тийм үстэй. Гэхдээ яг хоо тэгээ миний бодлоор яг нэг сүүлд нь хоёулаа гараа ингээд дэш явсан шүү дээ Филиппиний хоёр. Тэн дээрээ тэнцсэн байж магадгүй. Гэхдээ уг нь бол манайх илтаа байсан шүү дээ. Яг энэ нөгөө шоу сонирхолтой болох гээд бас яг дуусгаж мусгаж моментын 400 Эдитэн дээрээ юу. Эдитнэр жоо ажилласан байж Бас магадгүй. тийм байж болох юм. Гэхдээ энэ удаад бол би баярлж байгаа маань монгол хэлээр тэгээ дагандаа төгсгөлд нь монголчууд тэр энэ бас аим гоё юм. Бас сонирхолтой таг. Гоё Netflix-ийг би ингээ монгол хэр үзэж юм аим гоё санагдчих надад. Тэгээд орныхаа хэл дээр өнгөн өөрөө байгаа юм сүпер энэ. Тий, яг багийнх нь өнгөтэй. Тий. Амар хийсэн байна ер нь. Гоё юм аа, сайн ажиллаж. Гэтэ энэс цааш бол монголчууд ерөөхдөө их давмгаа дуусгах бай. Яг нөгөө айлын бас нэлийн хүчний тоглогч нь Суудсан байгаа. Рей суудсан байгаа. Одоо 5 эсрэг зургуулаа ажиллах нь шүү дээ. Рейн сүнс гэртээ ирсэн. Нэр ш. За магадгүй тойрын хувьд оролцсон бол хэр удаан ажил гэж бодож байна. Хэр удаан уу? Тий. Ямарсан. Би бол агаар дээр тэгэл дуусна Чи агаар явах юм уу? Тэгээ би агаар дээр шүү. Одоо чиний гараараа ажиллангаа хажуугаар гэсэн үг шүү. Ингээл яваад шүү. Тэгвэл хоёул одоо энэ баг 15 кг-ыг нэг гараа өргөөд нөгөө гараараа зүгтгсэн байдлаас өргөөд хэр удаан Бич манай эд задлаа. Яа хэрэгтэй болсон. 15 челленж боломж байгаа. тушаад үзээ те. Өргөхөд Чи болт. Энд чи 25 юм шүү. 25 үйцсэн шүү. 15. 15. За юу яа? Эсвэл 2 гараараа өргөд үзээ. Заавал тэр чинь. За хоёр гар бол ингэж. За тэгэхээр Цаг ингээд барих юм уу тэгээд? Үчи тийг тоолохгүй юм уу? чи дотроо тоолж байгаа. Би тоолоод байгаа юм уу? Тий. За. За чи дотроо тоолно шүү. За энэ оронд нэдүүлээ хамтрагч байгууллагуудад танилцуулъя те. Цорын ганц глютенгүү. За герман технологиор Бажид үлдээсэн. Edelmeister P. За тэгээд Германд үлдсэн. Баярлаа. герман технологиор почт үү. Паш үлдсэн. Наад чи хэлсэн шүү дээ. За дараагийнхан доёдын бол үнэхээр за ингээд 20 минутын турш ажиллах байгаа доёдын хувьд те. За дараагийнх нь юу лээ? Магнезиум 400. Бэгэн комплекстэй мультинсийн брэнд. За магнита ямар үед уух вэ гэхээр өндөр ачаалтай бэлтгэл авсан болон ядарч байгаа үедээ шүүх батгах үедээ хэрэглүүл тохиром. Тийм ээ огор одоо нэг. Магнигаар цэнэгэл. За. Яа. За. Чанган байна. Бас тасралтай. Үнэхээр хүнд харагдсан дээ. Чи бас яг л нөгөө нэг түрүүний strong man Ray яг шиг л харагдлаа шүү. За. Шорт суугаад за болио гэж. Тэрээ яг энийг уух хэрэгтэй. За челленжд орсон байдаг байлаа. Бас үнэхээр удаан барьж чадлаа миний хувьд бас. Хүнд баха. Тэгээ энэ бас анхных байсан бо минийх. Дашрам дийлэхэд. Ингэж өрөөлөөр ашигтай байсан болов уу? Яасан бол? Тийм би хэлсэн бол ингэж байж байна. болох юм те. Тэгвэл яриад ирсэн байж магадгүй. Тэгээ Ингэж өргөсөн бол. Энэ сайн шууд шүү. Тактик өвдөхгүй нөө. Үгүй энэ нэл Ингэж өрсөн чи сая. За. би ингэ ирчихсэн. Ингэ өрсөн бол арай хөнгөн байсан юм аа. Тэгээ магад. За ингээд 3 дахь дугаар маань дууслаа. Туутахгүй 4 дахь дугаараар болцсон. Сонирхолтой байна. Боксоо задлаад үз. Edelmeister глютенгүй шарарик. Ачаадад аваад амархан ядарч байна уу? Алдагдсан эрч хүчээ магнезиум 400-аас нөхөж аваарай. Надрахаа сэргийлж эрч хүч нөхөн.